За би өмнө тоглоомын бичлэг оруулсан болоо. За одоо тоглоомын бичлэг дээр мэдээж тоглоомын эхнийхээ болцлыг хангасан учраас за ийм BTC надад өгж байна. За энэ 4 сарын 6-ны өдөр ингээ not complete гэж ингээ хийсэн. За энэ маань 4 сарын 9-ний өдөр энэ BTC маань миний баланс нар нэмэгдэж орох нэ. За мэдээж тоглосон тоглолт маань бол энд байна. За ингээд 105-ыг Diamond-оор цуглуулсан. За 105 Diamond-ыг цуглуулахад бол хамгийн энгийн зүйл мэдээж энэ тоглоомоо тоглоно. Одоо энэ Candy Crush маягийн тоглоомуудыг их тоглодог шалтгаална. Тэгээ дээрээс нь өөр төрлийн тоглоомуудыг хэрхэн сайн ойлгож тоглох бас шалтгаалж энэ маань айгүй хурдан хөгжих эсвэл мөнгөндөө айгүй хурдан хүрэх боломжийг олгодог. Ядж хаад нэлийн хэцүү үед тэр нь ороод ирэх шиг боллоо. Тэгтээ гайгүй баха. За энийгээ болохоор бөөндөө ингээд тоглоод тоглосныхаа дараагаар бол юу авдаг байгаа шүү. За бичлэгийг үздэг байгаа шүү. Бичлэгийг үзэж Diamond-д цуглуулна. За тэгэхээр одоо нэг бичлэг үзүүлэхэд бол энийг тоглолт дуусгах шаардлагатай болчиход байгаа. За тэгэхээр одоо энийгээ л ганц өнөөчүүл болчих гээд байна. Энийг яаж нүдэнд харагдах юм бэдгүү. Ямар хэцүү болчихлоо. За ингээд тоглоом дээр ялчнаа. За тоглоом дээр ялсан. За тэнгуут энэ Diamonds гэдэг энэ дээрээ дарж бичлэгээ үзнэ. Бичлэгээ дуустал үзнэ. За энэ 20 секунд дуустал үзнэ. За тэгээд дуусгах хугацаанд нэг иймэрхүү юм бас хийгээвэж болно. Ингээ бэж болно. За ингээд 5 Diamond авчихна. За ингээл энэ маань одоо ингээд яваад байна шүү дээ. За тэгээ 15,000 Diamond цуглуулчих юм бол 10 долларын урамшуурал авна гэсэн үг. За ингээд гар усны тоглоомыг ингээд сайхан тоглодог хүмүүс байвал тоглоорой.